Манай улс жил бүрийн төсвөө өндрөөр баталж эргээд гарсан алдагдлаа ард түмнийхээ халаасыг тэмтрэн байж нөхдөг байдал жил бүр ажиглагддаг. Тэр ч утгаараа эх оны төсөв ч гэсэн уламжлалын дагуу батлагдаж орж ирлээ. Тухайлбал эх 2019 он төсвийн орлогыг 9 их найд 676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4%-тай тэнцүү байхаар тооцсон. Тэгвэл энэ 2018 он төсвийн орлогыг 7.2 их найд төгрөг байхаар тооцсон батлаж байсан юм а. Төсвийн зарлагыг 2019 онд 11 их найд 589.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8%-тай тэнцүү байхаар тооцсон байна. 2018 оны хувьд зарлагаа 9.6 их найд төгрөг, төсвийн алдагдал 2.4 их найд төгрөг байхаар баталж байсан юм а. Тэгэхээр эх жилийн төсвийн орлого энэ оныхоос 2 их найд 276.5 тэрбум төгрөгөөр илүү бага бол зарлагыг мөн л 2 их найдаар нэмж оруулж ирсэн. Энэ жилийн хувьд тодотгохгүй гэгдсэн төсөв эх онд орлого хийгээд зарлагын тооцоол дээр 2 их найдын нэмэгдэлд орж иж байгаа нь зарлагын реформ гэх ойлголттой хэр нийцэх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойг байна. Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим ил тод үр ашигтай төсвийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө сангийн яамд бий. Тэгвэл чуулганаар ороод хуульчлалтад гарахдаа сахилга батыг хэрхэн сахих вэ гэдэг нь чухал юм а. Зарлагын хэмжээг нэмэгдүүлсэн бодлого боловсруулагчид 550 тэрбум төгрөгийг ирээдүйн өвсөнд хадгалчихна гэсэн тооцооллыг мөн хийсэн. Гэхдээ эдийн засаг төрөлжөөгүй гадаад таншийн зах зээлийг дагаж савладаг манай улс эрсдлийг тооцож харах нь чухал юм. Тэгвэл сөрөг хүчин ардсан намын эдийн засгийн гол мэдлэгтэй гэгдэг гишүүн Нарантойгийн хэлж байгаагаар энэ жилийн төсвийн төслийн томоохон тоонуудаас сүрдэж байгаагаа дуулгасан юм а. Тиймээс эрх баригчид төсвийн задаргаагаа сайтар эргаарж эргээд улс орныг өрөнд оруулчихалгүй шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна. Үеийн засгийн газруудын төсөв батлуудах процессыг эргэж харахад орлого жоохон нэмэгдээд ирэнгүүт дандаа зардлыг дагуулж өсгсөн байдаг. За энэ удаагийн төсөв ч гэсэн яг тийм дүр зургаар боловсруулж орж ирсэн. Эдийн засаг 17%-тай өсчихсэн 2011-12 онд бид нэр төсвийнхаа зарлагыг 50-аас 60%-аар нэмэгдүүлж орж иржсэн юм гашуун туршлага. Тэгээ эргээд нөгөө эдийн засгийн орчин муудахаар төсвийнхаа зардлыг хэмж чаддаггүй. Тэгээд өрн нэмэгддэг ийм циклд ордог. Яг энэ алдаа бол давтагдах хэмжээний төсөв бол батлагдахаар орж ирлээ гэж би бол харж байгаа. Тийм учраас төсвийг хилцэх явцад бол зарлага болгоныг нэг бүрээр нь авч үзнэ. Энэ үнэхээр хэрэгтэй зарлага үгүй юу? Урсгал зардлыг гэхэд төсвийн зардлыг 30 орчим хувиар нэмэгдүүлээд орж ирж байгаа. Эрх баригч Монгол Ардын намынхны хувьд энэ удаагийн төсөв хамгийн чухал. Учир нь 2016 оны сонгуульд амласан амлалтандаа хүрэх ажлуудыг хийж амжуулах ганцхан бүтэн жил үлдэж байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж нийгмийн халамж, цалин тэтгэврийг нэмэгдүүлж байж гэмээр 2020 оны сонгуульд өндөр үнэлгээ авах учиртай. Гэвч энэхүү мөрөөдөл нь эцэстээ ард түмнийг өрөнд оруулж дахиад олон улсын валютын сангаас тусламж авах хэмжээнд хүрэхгүй гэсэн болгоомжлол эдийн засагчдын дунд зөнхөлж байгаа юм а. Сонгуулийн өмнөх жил учраас нэгэн сонгуульд зориулсан төсвийг өргөн барьж удаа гэж хардж байгаа. Аймаг орон нутаг бүрт салбарынхаа яамдаар дамжиж хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг төлөвлөж оруулж ирдэг. Энэ удаа бол салбарын яамдын зүгээс хөрөнгө оруулалтын төсөл ямар ч төсөл арга хэмжээг төлөвлөж орж ирээгүй. Зөвхөн гишүүдэд зориулж гишүүдийн хийх гэсэн тэр арга хэмжээг санхүүжүүлэхээр бөөн дүнгээрээ бараг 200 орчим тэрбум төгрөгийн тодорхойгүй юм зарлага орж ирсэн байгааг гайхаж байгаа. Тэгээд энэ дээр бол илүү их дэдвэрэнгүй акцент өгч ярина. Ямар ч тач түүхэнд байгаагүй өндөр төсвийг 2019 онд эрх баригч ардын намынхаа оруулж ирээд байна. Гэвч олон улсын валютын сангийнхын энэхүү төсвийн төсөл дээр хяналт тавих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр халамжийн мөнгийг нэмэхгүй гэсэн амлалтандаа хүрэх томоохон асуудалтай нүүр тулгарна гэсэн юм а. Гэхдээ төсөв өндрөөр батлагдаж орж ирж байгаа нь иргэдийн цалин ус нэмэгдэх сайн талтай ч нөгөө талдаа урсгал зардал нэмэгдэж улс орны эдийн засаг сөргөөр нөлөөлөх томоохон эрсдэлтэй тулгарна гэсэн юм. Тиймээс эдийн засгчид энэхүү тооцооллыг улс төрийн зорилгоор биш бодит тооцоол дээр тулгуурлаж дараа нь гарах эрсдлийг тооцох нь зүйтэй сануулж байна. Мэдээг Эрдэнэт.